Иргэн мөнх тулга тархины саа өвчтөж хүмүүс түүнийг оюуны саажилттай гэж андуурх нь элбэг байдаг. Түүний хувьд эрүүл хүнтэй адил бодож сэтгэж нийгмийн харилцаанд оролцох чадамжтай. За гэвч хамгийн сүүлд түүний гарцаар гарч байхад нь цагдаа түшин гарч байх үеийг иргэн зөвшөөрлгүй бичлэг хийж нийгмийн сүлжээнд нийтэлж олон нийтэд өрөвдөлтөй дүрээр харуулсанд тэрээр гомдолтой болсон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдын хийдэг зүйлийг хийсэнд хит магтаж уянгалах нь ялгуурлан гадуурхалтын нэг хэлбэрэ гэдгийг тэд хэлж байгаа юм. Бичлэгдээр иргэн мөнх тулга зам гарч байхад цагдаа түшиж гарч байгаа нь харагдана. За тайлбарт гарцаар гарч чадахгүй ганцаараа удаан зогссон иргэнд цагдаа тусалж буй мөч гэж ая дэвсэн олон нийтийн сүлжээнд тухайн хүний зөвшөөрлгүй нийтэлсэн байгаа юм. За хэдийгээр эерэг мэт боловч энэ нь тухайн хүндээ доромжлол болж үлддгийг тэрээр хэлсэн юм. Би гарцаар зүгээр л гарч байтал энэ цагдаа ирээд хөтөлсөн. Би ямар түлхээд холдуултай биш. Би энэ удаа улаан гэрэл солигдохыг хүлээж жаахан зогссон. Ногоон гэрэл асаагүй байхад явуултай биш. Цагдаа үүргээ гүйцэтгэж явахаар сайн хүн болоод би зүгээр ангаах ухааны сургуульд хичээл заахаар явж байхад асуудал тулгарсан хүн болчихдог нь ямар учиртай юм бэ? Надаас зөвшөөрөл аваагүй байж миний дүрсийг яагаад олон нийтийн сүлжээнд тавиад байгаа юм? Миний тухай буруу ойлголт өгч нэр төрд халдаж байна. Энэ дүрс бичлэг дээрх комментууд надад таалагдахгүй. Монгол улсын иргэн би зүгээр л гарцаар гарахтай зогсож байсныхаа төлөө өрөвдөлтөй хүн болчихлоо. Гарч ихдээ эрэг гэж тодтхон ажилласаа тараад охин охтлоод харж яваа түүхийн ажилтан. Цаг наргүй ажилдаг тэд оройн 20 цагт ажилласаа буугаад харж яваана гэж тайлбар оруулжээ. За энэхүү бичлэг нь 23 мянган лайк авсан байна. За огтол бусад ажил мэргэжилтэд хинч бай оройтож таран хүүхдээ хөтлөөд явах нь нийтлэг үзэгдлээ. За гэвч түүхийн ажилтан гэж тодтхон уянгалах нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэлийн бас нэг тод жишээ. Хүний эрхэм чанар гэдэг зүйл ерөөсөө ингээл дэвслэл хайждаг тий. Тэр хүн өнөөдөр ажил хийгээл гэр бүлээ аваад явж байгаа. Хүчнэмжлэлтэй хүмүүс ч гэсэн өнөөдөр тутамдаа бусдын адил сурахад хөдөлмөрлөх гэдэг нийгмийн амьдралд оролцож байгаа. Тэгээ явж байгаа хүмүүсийг ингээд нэг тийм баатарлаг үйлсгэж байгаа юм шиг оруулж байгаа нь өөрөө ядуудан андуурах тахгүй. Тэгээ ер нь яг нөгөө зүгээр онгийн хувьд ярих юм бол миний энгийн амьдралаар амьдарч байгаа энгийн гэж хэлэх юм уу та тий. Та нартай адилхан амьдрсныхаа төлөө магтаалаад байгаа чинь өөрөө ядуудан андуурах тахгүй. За энэ мэт захин орчинд хүний алдар хүндэд халтсан хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл газар авч байна. За хэдийгээр хөөрхөн, гоё, эерэг, мундаг гэж байгаа ч за бусдын хийдгэл зүйлийг хийснээрээ баатар болж байгаа нь өөрөө бусдаас сул дорой гэсэн мэдрэмжийг төрүүлж байгаа юм а. За ийм дэргэд та бүхэн иргэний бичлэгийг зөвшөөрлгүй хийж захин орчинд нийтлэхгүй байх энэ тохиолдолтой таарсан бол за нэгэндээ шаардлага тавьж сурах нь чухал байна.